8 дугаар төгссөн суур боловсролтой. За сургуулаа төгсөөд одоо шууд малчин болсон. За гэр бүлийн хүн болох Наранхуу ухтай мөхтөе 2012 онд ханжин сууж гурван сайхан хүүхдийн аав ээж болсон байна. За жил бүр малаа 5 төрөл дээр нь өсгөмөржүүлж одоо хонь толгой шилжүүлснээр 4000 гаруй малтай нутаг усандаа нэрвэртэй ажиллаж хичээгүй залуу малч байна. Хонь мал гаргамжны хувьд хөрвийн аргаар буюу гадны бичээрүүл гараар маллаж мал маллаад 2002 оноос холоо малж байна. 20 гаруй жил малж байна. Анх хөдөө гардаг нэг 10 гаруй адуутай байлаа. 28-аас 250-60 тонны мат байсан. 17-8 хүүхэдтэй байсан. Тэ. Одоо ийм байдлаар нэг 80 гаруй 90 хүүхэдтэй 100 гаруй адуутай 800 тонны маттай. Хонь үхэр дээр бол хонь үхэр ямаан дээр ямааг нь ноолрон чиглэх гэж боддгийг. Хоньны одоо эзэл байгаа хуцаар яаж байгаа? Үлжиж байгаа. Ухаан алаатаа гэдэг үлдрийн хохтой. Тэгж яаж байгаа. Малчин болохдоо эхэндээ аяг хүндрэлтэй юм шиг санагддаг байсан. Одоо нөгөө нэг хийдэ хийгээс урцсан болохоор аяг амар. Тэгээд өглөө гараад хийдэг ажлаа хийгээд нэг л хэвийн болцоо. Тэгээд аяг төсвөр төвчээр тийм хатуужаа шаарддаг. Өглөө 6 цаг босоод тэгээд гадуур дотор хүмүүний малаа гүйлгээс эхлээл өхрийнхээ баас хороо хотоо цэвэрлэхээс эхлүүлээл тэгээд гадуур дотор ажиллаж хийдэгтэй. Малчныхаа ажлыг хийхээс гадна манай хатан ээж нөгөө манай хүүхдүүдийг харж өгдөг. Тэгээд энэ ер нь бол битэрийн арын ажлыг батаад өгнөл манай хатан байж байгаа. Тэгээд энэ дайсрын дэлхийд хатан ээж үнэхээр их баярлалаа ажилламаар байна. Үнэхээр гоё эсэ. Яа ч ингээд айгүй огссон. Нэг хөдөлмөрөө өмгүүлж байгаа болохоор тэгээс ингээд зуудны ар гарсан гэдгээр хүмүүс ярьж байна л та. Үнэхээр шалгарсан малчин гэдгээрээ дуудаж байгаа үнэхээр гоё байна. За ингээд Сүхбаатар аймгийнхаа Бухаар дэргэд олчин өргөмөртэй сар шиндээ саахан шиндээрээ илгээрээ камтлан төрлөрөө төвшин амгалан багтгаа байсан.